байгууллагын төл мэдээллийн байгууллагын төлөөлөгч та бүхнийхээ энэ үчи амраа болон айлтгая. 2014 оны улсын хурал аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сан хураалтын үйл ажиллагаа улс орон даяар амжилттай явагдаж өндөрсөн тухай сонгуулийн ерөнхий хороо сая мэдээлэл хийлээ. Энэ сонгуульд Монгол Ардын намаас улсын хурал нэр дэвшсэн одоогийн бидэнд ирээд байгаа мэдээлэлээр 63 нэр дэвшигч сонгуульд ялт байгуулсан байна. Аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Дүнгарч Завхан аймгаас бусад 20 аймаг нийслэл хотод Монгол Ардын намын нэр дэвшигчид олон болсон байна. Энэ сонгуульд эрт зэх өндөртөө ирж оролцсон нийт ард түмэнд Монгол Ардын намын нэр дэвшигчдийг дэмжсэн бидний намын гишүүд идэвхтэн сонгуультунгууд бидний мөрийн хөтөлбөрийг манай нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн нийт ард түмэнд Монгол Ардын нам чин сэтгэлээс талархал илэрхийлж байна. Улаанбаатар хотод болон аймаг орон нутагт манай намын штабууд нэр дэвшигчдийн багт ажилласан намын гишүүд, намын ухаалаг сурчлагын ажилд ажилласан орон нутгийн идэвхтэн иргэд та бүхэндээ намын нэрийн өмнөөс мөн талархал илэрхийлж байна. Монголын ард түмэн Монгол Ардын намд их итгэл найдвар хүлээлгэлээ. Энэ их итгэл найдварын ард талд асар өндөр хариуцлага байгаа гэдгийг бид бүхэн ойлгож байна. Энэ хариуцлагыг бид дааж та бүхнийхээ итгэсэн итгэлийг бүрэн дүүрэн хариулж чадна гэдгийг энэ эндэр дээрээс би зориуд зөвхөн тэмдэглэж байна. Бид улс орныхоо эдийн засгийн байдал, нийгмийн өнөөгийн байдал, ард иргэдийнхээ аж амьдралд ороодж байгаа байдал, Монгол улсын нэр хүнд олон улсын хэмжээнд уруудаж дороодж байгаа байдал, энэ бүгдийг засаж залруулахын төлөө бүхий л хүч чадал бололцоогоо дайчилж ажиллах болно. За хэлбэртэй байгууллаганд баярлалаа. Асуулт байна уу? За байхгүй л ингээд таа бүхэн талархал илэрхийлье. За Монгол Ардын намын хэвлэлийн баг бодлоо урьслаа.